Улсын хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр улсын хурлд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засгийн газар бүгд найрамд Казахстан улсын засгийн газрын хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын их хурлын шуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйл заасныг үндэслэн аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2025 оны 11-р сарын 4-ний өдрийн хурлаанаараа хэлцлээ. Хэлэлцээрийг хэрэгжүүлснээр хоёр улсын иргэд Монгол улс болон бүгд найрамд Казахстан улсад ажилласан шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцоолж өндөр насны тэтгэвэр тогтоолгох мөн Монгол улсын иргэд бүгд найрамд Казахстан улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах талаар дурдсан байна. Хуулийн төслийг байнгын хорооны хурлаанаар хэлэлцэх үед улсын хурлын гишүүн Батсүмбэрл Монгол улсын иргэд ажиллаж амьдарч байгаа бусад улстай энэ төрлийн хэлэлцээр байгуулах хэсэг хэлэлцээрийг байгуулснаар бүгд найрамд Казахстан улсад ажиллаж амьдарч байгаа манай улсын иргэдэд ямар давуу тал үүсэх Монгол улс ажиллах хүчний хомсолд орж байгаа асуудлын талаар асуулт асууж хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд цаашид иргэдийн эрх ашигыг хамгаалсан Монгол улсын гадаад бодлогод нийцсэн гэрээ хэлэлцээрийг байгуулж ажиллах талаар үхэлсэн болно. Хуулийн төслийг байнгын хорооны хурлаанд оруулсан гишүүдийн олонх дэмжлээ. Улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын засгийн газар бүгд найрамд Казахстан улсын засгийн газрын хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг хэлсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг та бүхэндээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.